Хэн байсан ч 10 кг хасах боломжтой гэж Солонгос эмчийн бичсэн ном дээр эрүүлэр чиг хасах аргыг танилцуулсан байна. Энэ болохоор инсулин гормоныг тогтвортой байлгах юм байна. Хүн хоол идсэний дараа цусан дахь сахарын хэмжээ өсдөг. Энэ үед инсулин гормон ялгардаг. Инсулин нь болохоор цусан дахь өссөн байгаа энэ сахарыг шатаагаад энерги болгох уу аль эсвэл өөх болгоод хадгалж авах уу гэдгийг шийддэг. Тэгээд нүүрс ус гэх мэтчлэнгээр цусан дахь сахарыг огцон өсгдөг хоол идсэний дараа цусан дахь сахар маань огцон өсөж байгаа учраас инсулин маань тэрнээс нь танд шаардлагатай хэсгийг нь шатаагаад энерги болгоно. Тэр их сахарыг шатаах хэмжээнд та хэрэг хөдөлгөөн хийгээг бол илүүдэл сахарыг инсулин гормон маань бүгднийг нь өөх болгоод хадгалаад аваад үлдчихдэг. Тэгэхээр цусан дахь сахарын хэмжээг чинь огцон өсгөх хоолноос аль болохоор зайлсхийх хэрэгтэй гэсэн үг. Тэглээгээд нүүрс ус огт идэхгүй гэсэн үг ш. Яаж идэх вэ гэхээр идэх дараалал нь маш чухал байд юм байна. Корнелл их сургуулиас 2020 онд судалгаа хийж үзсэн байлээ. Туршилтын багийнханд 1-р багийнханд нь эхлээд нүүрс ус идүүлсэн. Яг адилхан хоолыг идүүлэхдээ 2-р багийнханд нь болохоор эхлээд уураг идүүлсэн. 3-р багийнханд нь болохоор эхлээд ногоо идүүлээд дараа нь уураг идүүлээд хамгийн сүүлд нь нүүрс усыг идүүлсэн. Тэгээд ажиглалт хийгээд үзэхэд 3-р багийнхан буюу эхлээд ногоо идсэн багийнхны цусан дахь сахарын хэмжээ нь аажмаар өсөж исэн. Тийм болохоор тэрийг өөх болгож хадгалж авч үлдэх шаардлага болно гэсэн. Тэгээ инсулин гормоныг бага ялгаруулах хоёр арга бол 1-р саяны хэлсэнчлэн идэх дарааллаа өөрчлөн, 2-дугаарт бол одоо үндсэн өдрийн 2 хоол байгаа тэрний голоор иддэг жижиг шажиг идэх юмнуудыг болох хэрэгтэй юм байна. Нэг ширхэг үзэм идсэн байсан ч гэсэн инсулин гормон маань ялгарч идэг. Тийм болохоор үндсэн хоолоо сайн идээд голоор нь аль болохоор жижиг сажиг нь идэхгүй байх юм бол эрүүлэр жингээ асах боломжтой юм байна шүү.